Сайн байцгаана үзэгчдээ хүн төрөлхтөн аливаа ямар нэгэн зүйл чин сэтгэлээс итгэж хүсэж чадвас аз гэдэг зүйл таныг тасаж авдаг юм а гэсэн сайхан үгээр өнөөдрийнхөө нэвтрүүлгийг эхлэж байна. Монголын хамгийн өндөр хонжиртай үндэсний латран ээлжид тохирол буюу даваа гарагийн тохирол үзэгч та бүхнийхээ хүртэл болоход бэлэн болсон байна. Яг энэ цаг мөчид биднийг Icon CGM болон үндэсний латран галбай ясны Facebook хуудасаар үзэн саага нийт эрхэм аздангуудаа аздан болохоор яаран доглож байгаа нийт үзэгч та бүхэндээ энэ сайхан өдрийн амжилтыг аз цогийг хүсэн ирээгүй өнөөдрийнхөө дугаарыг хамтдаа эхэлцгээе. Тэгэхээр мэдээж миний дэргэд 4-ийн 1, 2, 3 дугаар зэргийн тохирол болон 6D 642 гэсэн тохирлууд маань тун явагдахад алтан богинохон хугацааг үдцсэн байна. Бүгдээрээ хамтдаа азнуудаа тодруулна. За нэвтрүүлэг эхлэхээс өмнө үзэгч та бүхэндээ аль бие усны зүйлийг хэлье. Нэвтрүүлэг маань яг одоо хөндлөнгийн хянагчид болоод энэ латрын нийт оролцогчдын бас хөндлөнгийн ажиглалтын хамт явж байгаа гэдэг үзэгч та бүхэндээ аль бие усаар хэлэх нь зүйтэй болоо гэж бодож байна. Тийм учраас нэвтрүүлэг манаас ямар нэгэн эвлүүлэг монтажгүй шууд хурж байгаа гэдэг үзэгч та бүхэнд манд гэрчлэх болно гэсэн юм. За ингээд уламжлал ясаараа бүгдээрээ хамтдаа 4-ийн 3 дугаар зэргийн тохирлоос өнөөдрийнхөө тохирлыг эхлэх болно. За 4-ийн тохирлын маань хувьд ердөө 40 ширхэг бөмбөлгнөөс 4 бөмбөлгийг зөв тааж чадсан тохиолдолд аздан болох боломжтой байдаг. За 4-ийн 3 дугаар зэргийн тохирлын маань хувьд бол тгээс 9 хүртэлх зэбэр бүхий 4 удаа давхцсан 40 ширхэг бөмбөлөг шилэн хоргон маань байрласан байгаа. Завх 40 ширхэг бөмбөлгнөөс санамсаргүйгээр 4 бөмбөлөг гарч ирэх болно. Тухайн 4 бөмбөлгийг та яг дарааллынхаа дагуу дөрвөлнгийн зөв тааж чадсан тохиолдолд өөрийн тавьсан бацаагаа 500 дахин өсгөн авч 4-ийн 3 дугаар зэргийн тохирлын маань аздан болох учиртай юм. За ингээд үзэгч та бүхэнд амжилт хүсээд өнөөдрийнхээ хамгийн ихний тохирлын азныг тодруулцгаая. За шилэн хоргонд маань 40 ширхэг бөмбөлөг эргэлдэж байгаа санамсаргүйгээр 4 бөмбөлөг гарч ирснээр аздан маань тодорхой учиртай. За ихний бөмбөлөгийн дугаар 8. Ихний бөмбөлөгийн дугаар 8. Хоёр дахь бөмбөлөгийн дугаар 3. Хоёр дахь бөмбөлөгийн дугаар 3. Зяадагийн байдлаар шилэн хоргоноос 8 3 гэсэн бөмбөлгүүд гарч ирсэн байна. Гурав дахь бөмбөлөгийн дугаар 1. Гурав дахь бөмбөлөгийн дугаар 1. 8 3 1 гэсэн бөмбөлгүүд гарч ирлээ. За дөрөв дахь бөмбөлөгийн дугаар мөн адилхан 8 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. За дөрөв дахь бөмбөлөгийн дугаар 8. Ингэснээр 4-ийн 3 дугаар зэргийн тохирол дээр 8 3 1 8 8 3 1 8 гэсэн дөрвөн бөмбөлөг гарч ирсэн байгаа. Мэдээж та бүхэн хөө дөрвөн бөмбөлгийг яг дарааллынхаа дагуу дөрвөлнгийн зөв тааж чадсан бол өөрийн тавьсан бацаагаа 500 дахин өсгөн авч байгаа гэсэн үг юм. Тэгэхээр үзэгч та бүхэн 4-ийн тохирол дээр маань хамгийн багадаа 500 төгрөгийн бацаа тавьж тоглох боломжтой байдаг. Тухайн бүгэлсэн дөрвөн бөмбөлгөөрөө тань 3 удаа азаа үзэж байгаа гэсэн үг юм шиг. За үргэлжлүүлэн бүгдээрээ хамтдаа 4-ийн 2 дугаар зэргийн тохирлынхаа азныг тодруулах болно. Шилэн хоргонд маань тгээс 9 хүртэлх зэбэр бүхий 4 удаа давхцсан 40 ширхэг бөмбөлөг яг дарааллынхаа дагуу байрласан байгаа. За өөрөөр хэлэх юм бол эдгээр нэг оронтой тоонууд маань нэг нь л гэхэд 4 удаа давхцсан байгаа гэдгийг үзэгчтэй санах хэрэгтэй юм. Уг 40 ширхэг бөмбөлгнөөс санамсаргүйгээр 4 бөмбөлөг маань гарч ирэх болно. Тухайн 4 бөмбөлгийг та яг дарааллынхаа дагуу дөрвөлнгийн зөв тааж чадсан байгаа тохиолдолд өөрийн тавьсан бацаагаа 1000 дахин өсгөн авч 4-ийн 2 дугаар зэргийн тохирлын маань аздан болох учиртай юм. За ингээд та бүхэндээ амжилт хүсээд 2 дугаар зэргийн тохирлын азныг тодруулцгаая. 4-ийн 2 дугаар зэргийн тохирлын маань аздан тодорхой гэж байна. 4 бөмбөлөг гарч ирснээр аздан маань тодорхой учиртай. Лагны бөмбөлөгийн дугаар 8 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. Лагны бөмбөлөгийн дугаар 8. Хоёр дахь бөмбөлөгийн дугаар 7. Хоёр дахь бөмбөлөгийн дугаар 7. За 8 7 гэсэн бөмбөлгнүүд шилэн хоргоноос маань гарч ирсэн байна. 3 дахь бөмбөлөгийн дугаар 9. 3 дахь бөмбөлөгийн дугаар 9. 8 7 9 гэсэн бөмбөлгнүүд гарч ирсэн байна. За 4 дахь бөмбөлөг маань гарч ирж байна. 4 дахь бөмбөлөгийн дугаар 3. 4 дахь бөмбөлөгийн дугаар 3. За ингэснээр 4-ийн 2 дугаар зэргийн тохирол дээр маань 8 7 9 3 8
7, 9, 3 гэсэн мөмлөгнүүд гарч ирсэн байгаа. Мэдээж та бүхэн энэхүү дөрвөн мөмлөгийг яг дарааллынхаа дагуу зөв тавьж чадсан бол өөрийн тавьсан бацаагаа 1000 дахь өсгөн авч дөрүүдийн 2 дугаар зэргийн тохирлын маань азтан болж байгаа гэсэн үг. Та бүхэн маань ердөө 40 ширхэг мөмлөгнөөс дөрвийг зөв тааснаар азтан болох боломжтой. За дахин давтаа хэлэхэд та хамгийн багадаа 500 төгрөгийн бацаа тавьж тоглох боломжтой. Танд дөрүүдийн маань 3 боломжийг нэг олгодгоороо онцлогтой. За үргэлжлэн бүгдээрээ хамтдаа дөрүүдийн 1-р зэргийн тохирлынхаа азныг тодруулах олон за шилэн хоргонд маань мөн адилхан тгээс 9 хүртэлх цифр бүхий нэг орондоо тоонууд маань 4 удаа давхцнаар шилэн хоргонд 40 ширхэг бөмбөлөг байрласан байгаа. Санамсаргүйгээр 4 бөмбөлөг гарч ирэх болон тухайн 4 бөмбөлгийг та яг дарааллынхаа дагуу дөрвөлнгийн зөв тавьж чадсан тохиолдолд өөрийн тавьсан бацаагаа 2000 дахь өсгөн авч дөрүүдийн 1-р зэргийн тохирлын маань азтан болох хуучиртай. За ингээд үзэгч та бүхэндээ амжилт хүсье. Дөрүүдийн тохирлын маань сүүлчийн боломж хоёр дөрүүдийн 1-р зэргийн тохирлын азтан маань одоо тодорхойлно. За эхний бөмбөлгийн дугаар 8. Эхний бөмбөлгийн дугаар 8. Хоёр дахь бөмбөлгийн дугаар 10. Хоёр дахь бөмбөлгийн дугаар 10. За 8 тийм гэсэн бөмбөлгнүүд одоо гарч ирсэн байна. Нийтдээ 4 бөмбөлг гарч ирснээр азтан тодорхойно. За 3 дахь бөмбөлгийн дугаар 6. 3 дахь бөмбөлгийн дугаар 6. 8 тийм 6 гэсэн бөмбөлгнүүд гарч ирсэн. 4 дахь бөмбөлгийн дугаар мөн адилхан 6 гэсэн бөмбөлг гарч ирж байна. 4 дахь бөмбөлгийн дугаар 6. Ингэснээр дөрүүдийн 1-р зэргийн тохирол дээр 8 тэг 6 6 8 тэг 6 гэсэн бөмбөлгнүүд гарч ирлээ. Тэгэхээр мэдээж та бүхэн энэхүү дөрвөн бөмбөлгийг зөв тавьж чадсан бол өөрийн тавьсан бацаагаа 2000 дахин өсгөн авч дөрүүдийн 1-р зэргийн тохирлын маань азтан болж байгаа гэсэн юм. За ингээд дөрүүдийг тоглосон үзэгчдэд баярлалаа. Дөрүүдээс маань азтан төрсөн бол танд халуун баярыг хүргэе. За мөн үзэгч та бүхэн маань үндэсний лотерейгоос азтан төрж байгаа үгүүд маань эргэлзэж байх юм бол үндэсний лотерейн албан ёсны фэйсбુક хуудасаар зочлоод үзээрэй. За өнгөрсөн 7 хоногт миний мэдж байгаагаар л 150 сая төгрөгийн азтан 10,000 төгрөгийн аздангуудаас тодорсон ийм сайхан үйл явдлууд болсон байсан. Тэгэхээр үзэгч та бүхэн эдгээр мэдээллүүдийг цаг алдалгүй мэдэж байхыг хүсвэл за үндэсний лотерейдаас багхан ч гэсэн эргэлзээд азтан тодорж байгаа үгүүд гайхаж байгаа бол за манай фэйсбુક хуудсыг бас зочлоод үзэхэд алиудгүй ахаа гэж бодож байна. За үргэлжлүүлэн бүгдээрээ хамтдаа 50 сая төгрөгийн хонжиртай 6D тохирлынхаа азныг тодруулах болно. За 6D-ийн маань хувьд өнөг тохирлоос бага зэргийн дөрмийн хувьд өөр учраас та бүхэн маань илүү сайн анхаарлаа хандуулаарай. Шилэн хоргонд маань тгээс 9 хүртэлх цифр бүхий 6 удаа давхцсан 60 ширхэг бөмбөлөг байрласан байгаа. За өөрөөр хэлэх юм бол эдгээр нэг орондоо тоонууд маань нэг нь л гэхэд 6 удаа давхцсан байгаа гэдгийг үзэгчдээ сайн санах хэрэгтэй юм. Уг 60 ширхэг бөмбөлгнөөс санамсаргүйгээр 6 бөмбөлөг гарч ирэх болно. Тухайн 6 бөмбөлгийг та дарааллынх нь хувьд за нэг бол урдаас нэг бол хойноос нь гэсэн аль нэг хувилбараар нь зургуулангийн зөв тавьж чадсан тохиолдолд 50 сая төгрөгийн аздан болох боломжтой. За мөн 6D тохирол дээр маань та 2 бөмбөлгийг зөв таасан тохиолдолд 1500 төгрөг, 3 бөмбөлөг зөв таасан тохиолдолд 150,000 төгрөг, 4 бөмбөлөг зөв таагаад 150,000 төгрөг, 5 бөмбөлөг зөв таагаад 1,500,000 төгрөгийг хожих боломжтой. Дахин давтан санаалгад та 6 бөмбөлгөө зургуулангийн зөв тавьж чадсан тохиолдолд 50 сая төгрөгийг хожих боломжтой. Хамгийн гол нь дарааллынх нь хувьд урдаас нь юм уу хойноос нь гэдэг боломж та бүхэнд байгаа юм. За ингээд үзэгчдэд амжилт хүсье 6D тохирлын азныг тодорхойлцгоо. Шилэн хоргонд маань 60 ширхэг бөмбөлөг эргэлдэж байгаа. 60 ширхэг бөмбөлөөс 6 бөмбөлөг гарч ирснээр 50 сая төгрөгийн маань азныг тодорхойлно. За эхний бөмбөлгийн дугаар 4. Өөрөөр илүү сайн харагдах юм бол би бөмбөлгнүүдийг эргүүлж харуулж байгаа. Эхний бөмбөлгийн дугаар 4. Хоёр дахь бөмбөлгийн дугаар 9. Хоёр дахь бөмбөлгийн дугаар 9.
гарч ирсэн байна. За ингээд үзэгчдэд 6D тохирлынхаа 6 бөмбөлгийг гарч ирсэн дарааллынхаа дагуу танилцуулъя. 4, 9, 7, 8, 2, 1. Давтаж хэлье. 4, 9, 7, 8, 2, 1 гэсэн 6 бөмбөлөг гарч ирсэн байна. Уг 6 бөмбөлгийг та бүхэн маань дарааллынханд хувьд урдаас нь гэдэг маань 4-ийн тоноос эхлээд зохионоос нь гэдэг маань 1-ийн тоноос эхлээд 2 бөмбөлгөл зөв таасан бол 1500 төгрөг. Үүнээс та таасан бөмбөлгийнхаа доогоор мөнгөндөн өсөөж явах боломжтойгоор хамгийн ихдээ 50 сая төгрөгийг 6D тохирлоос маань хоцсон байх магадлалтай гэсэн үг юм. За ингээд 6D тохирлоос аздан төрсөн бол танд халуун баярыг хүргэе. Мэдээж үндсэн дотрогоос олол азнууд маань тодорсоор байдаг. За өргөжлөлөн бүгдээрээ хамтдаа Монголын хамгийн өндөр хонжиртай үндэсний шатрын хамгийн өндөр хонжиртай тохирол буюу 642 тохирлынхаа азныг тодруулах болно. 642 тохирлын маань шагналын сан 120 сая төгрөг байдаг гэлээ. За ингээд үзэгчдэд дөрмийг танилцуулъя. Шилэн хооронд маань 1-ээс 42 хүрлэг цифр бүхий 42 ширхэг бөмбөлөг байрлсан байгаа. За өөрөөр хэлэх юм бол нэг бөмбөлөг ердөө нэг байгаа гэдгийг үзэгчдээ санах хэрэгтэй. Нэгийн тоотой бөмбөлөг нэг байгаа бол 42-ын тоотой бөмбөлөг мөн адилхан нэг л байгаа гэсэн үг юм. Уг 42 ширхэг бөмбөлөгнөөс эхлээд гарч ирэх үндсэн 6 бөмбөлийг үзэгч та дараалал огт хамааралгүйгээр зургуулангийн зөв тааж чадсан тохиолдолд 120 сая төгрөгийн аздан болох боломжтой. Дараалал огт хамаарахгүй гэдэг маань үзэгчд маань байгаа нэг боломж юм. За харин дараагийн нэгэн боломж маань бол бонус бөмбөлөг байдаг. Тухайн бонус бөмбөлөг буюу 7 дахь бөмбөлөгний тусламжтайгаар үндсэн бөмбөлгнөөс аль нэг 3 бөмбөлгийг бонус бөмбөлөгтэйгээр нийлээд үзэгч та 4 бөмбөлгийг зөв тааж чадсан тохиолдолд 10,000 төгрөг хожих боломжтой. Энэ бол мэдээж урмын хонжир. За үзэгч та бүхэн үндсэн бөмбөлөг болоод бонус бөмбөлөгийг нийлүүлээд 5 бөмбөлөг зөв тааж чадсан бол 300,000 төгрөг, 6 бөмбөлгийг зөв тааж чадсан бол 12 сая төгрөгийг хожих боломжтой. За ингээд үзэгч та бүхэнд амжилт хүсье. Энэ бол мэдээж 120 сая төгрөгийн шагналын сантай 642 тохирол байгаа. За одоо шилэн хооронд маань ердөө 42 ширхэг бөмбөлөг эргэлдэж байгаа. Үндсэндээ эхний гарч ирсэн 6 бөмбөлгийг зөв тааснаар аздан болох боломжтой байдаг. За эхний бөмбөлгийн дугаар 40. Эхний бөмбөлгийн дугаар 40. Хоёр дахь бөмбөлгийн дугаар 35. Хоёр дахь бөмбөлгийн дугаар 35. За 40, 35 гэсэн бөмбөлгүүд гарч ирсэн байна. Гурав дахь бөмбөлгийн дугаар 6. Бөмбөлгийн дугаар 6. Дөрөв дахь бөмбөлгийн дугаар 27. Бөмбөлгийн дугаар 27 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. Тав дахь бөмбөлгийн дугаар 12. Тав дахь бөмбөлгийн дугаар 12. 6 дахь бөмбөлгийн дугаар 21. За энэ 21 гэсэн бөмбөлөг маань гарч ирснээр үндсэн 6 бөмбөлөг маань ийхүү гарч ирж байршсан. Уг 6 бөмбөлийг зөв таасан тохиолдолд 120 сая төгрөгийг хожиж байгаа. Бонус бөмбөлөг буюу 7 дахь бөмбөлөг гарч ирж байна. За бонус бөмбөлөг буюу 7 дахь бөмбөлөгний дугаар 39. Ингээд үзэгчдэд 642 тохирлынхаа үндсэн 6 бөмбөлгийг гарч ирсэн дараалалаар нь танилцуулъя. 40, 35, 6, 27, 12, 21. Давтаж хэлье. 40, 35, 6, 27, 12, 21 гэсэн эхлээд гарч ирсэн үндсэн 6 бөмбөлгийн үзэгч та бүхэн маань дараалал огт хамааралгүйгээр зургуулангийн зөв тааж чадсан бол 120 сая төгрөгийн аздан болж байгаа гэсэн юм. За харин өнөөдрийн 642 тохирлын бонус бөмбөлгийн дугаар 39. 39 гэсэн бөмбөлгийн саламжтайгаар миний түрүүн хэлжсэн 10,000, 300,000, 12 сая төгрөгийн аздангуу тус тодорсон байх магадлалтай гэсэн юм. За ингээд мэдээж үндэсний шатрагийнхаа эцсийн мөчид бүгдээрээ хамтдаа 642 тохирлынхаа азныг тодруулдаг боломжтой. Энэ хүрээд нэвтрүүлэг маань өндөрлөх цаг болсон байна. За харин үндэсний шатраатай оролцож байгаагүй магадгүй анх удаа нэвтрүүлгийн маань үндэсний шатраагийн тоглох хуцыг хаанаас авахаа мэдэхгүй. Яг одоо бид нэлээ магадгүй 4.6 тоног илгээж байгаа үзэгчдийн анхаарал төрөгхэд за яг дэлгэцний хажууд манай тоглох хуцыг борлуулалтын цэгүүдийн байршлууд гарч байгаа. Эдгээр цэгүүдээр очиод үзэгч та бүхэн тоглох хуцаа худалдан авч бүгснээр тохиролдоо оролцох боломжтой байдаг. Таны тохирлын хариуг 7 хоногийн сандгой тоотой өдрүүдэд буюу даваа, лавг, баасан гаргуудын
17 цаг 30 минутанд Icon CGM болон Үндэсний латран албан ёсны Facebook хуудасаар бүгдээрээ хамтдаа тодруулдаг боломжтой. За ингээд дараагийн тохирол хүртэл бүгдээрээ үндэснийхээ латраг худалдан авахаа битгий мартаарай, латрадаа идэвхтэй оролцоорой. Үзэгч та бүхэн маань итгэж хүсэж чадвас. За мэдээж аз гэдэг зүйл та бүхнийг маань зориод ирэх болно. Ингээд дараагийн дугаар хүртэл түр баяртай.